Улсын хурлын дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 4-р сарын 30-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн 2 дахь хэлэлцүүлгийг улсын хурлын чуулганы 2025 оны 5-р сарын 26-ны өдрийн нэгдсэн уралдаанаар явуулж төслийг 3 дахь хэлэлцүүлэлт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын орон шилжүүлсэн. Тус байнгын орон 2025 оны 5-р сарын 28-ны өдрийн уралдаанаараа тогтоолын төслийг 3 дахь хэлэлцүүлэлт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцэж, чуулганы нэгдсэн уралдаанаар төслийн 2 дахь хэлэлцүүлгийг явуулах үед нэгдсэн уралдааны анхны хэлэлцүүлгээр сан тураа дэмжигдсэн боловч уг саналаар байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн 3/2-оос доошгүй дахин сан тураалах шаардлагатай гэж үзсэн нэг саналын томьёолыг Монгол Улсын хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-2-ийн 3-т заасныг баримтлан сан тураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы нэгдсэн уралдааны 2 дахь хэлэлцүүлгээр сан турааж олонхын дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төсөлд нэмж туссан төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллыг жигдлэх, хууль зүйн техникийн засваруудыг хийж тогтоолын төслийн эцсийн үйлдвэр болон зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг 3 дахь хэлэлцүүлэлт бэлтгэсэн талаарх эдийн засгийн байнгын орооны танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг баталж өгөхнийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. За асуулт асууж үг хэлэх